Lexus-ийн хамгийн нэр хүндтэй, хамгийн тансаг, хамгийн том хөлөглөх LX 570-ыг унж явах хүн ер нь юу мэдэрдэг бол түүнийг маллахад хэр зардалтай юм. Тэр зүгээр Lexus-ийн логоноос нь Land 200 юм уу эсвэл түүнээс шал өөр төвчний машин юм бол. Өнөөдөр Amofoy-гийн Daily Drive болонгаар 570-ын тухай хүрнэ. Тавдал бол Range Rover энэ шиг тийм ганган мөртлөө хөдөө явж чаддгүй маягтай тийм машин бол огт биш. Хүмүүс анх харчаад энэ ч 200-аас муу ахтай, эмзэг ахтай, хөдөө гадаа явах хэцүү ахтай гэж бол боддог. Түүнд хөдөө гадаа явах хангалттай бүхэл чадвар нь байдаг. Дөрөв дугуй хөтлөгч, кузов өргөгч, travel control, төвийн дифференциал байдаг учраас хөдөө явах ямар ч асуудалгүй гэсэн үг. Яг унж байгаа хүмүүсийн гол нь 80% нь бүр хөдөө ерөөсө гаргахгүй дандаа хот дотор л унсаар байгаа таардаг. Нэг талаараа маш харамсалтай. 570-ийн энэ голын баг нь болон үндсэн кузовных нь 3-1 нь тэр чигтээ гангаар хийгдсэн байдаг. Тэгэхээр ямар ч аимшигтай замаар үсэрч хариалгастай хүсэн кузов бол ганхан мөрийн гэсэн ойлголт бол түүнд байдаг. Мөн ослааврын үед тэрээ ингээд ямар нэг машинтай мөргөлдөх үед кузовын дотгошоо зорчигдлуугаа чигдэж орж ирнэ гэсэн ойлголт бол бүрч байдаг. Тэгэхээр аюулгүй байдал болон найдвартай байдал нэгт гэсэн үг. 570-ийн амаржины урд амаржины дээд гаранд бол өөрчлөлт орсон. Ингэснээр амаржиныхын сунах чадвар буюу суналт нь 23 см нэмэгдсэн байна. Тэгэхээр ер нь ямар ч нүхээр хурдтай явж байгаа үед нүхтээрсэн ямар ч салонд бол салооны дөрвөлт мэдрэхдэггүй, кузовт ямар ч дөрвөлт мэдрэхдэггүй, ямар ч асуудалгүй түг гэж гараа явчихна гэсэн. Тэгэхээр 4 талаас 5 дахь болон туулах чадрын хувьд хамаагүй өөр болсон. 570-ийн кузовыг шалгахын тулд 9 цөл, ой мод, хээр тал, хөдөө хэрэг бүхэлдээ 240 мянган км явж тестэлсэн байдаг гэж боддоо. Тэгэхээр түүний кузов араамны хийцлэл бол маш найдвартай бат бөх гэсэн. Бараг бол танк гэж хэлчихэд бол нэг хол зүрхгүй. Өмнөх 4 дал дээр байсан 4700 V8 хөдөлгөөр маань 268 морины хүч гаргадаг байсан бол шинжлэгдсэн 3 URF 5700 V8 маань бүхэлдэн 383 морины хүч гаргаж байгаа. Ийм ч учраас энэ том 3 тонн жинтэй бие ямар ч үлхэн асуудалгүй түүхтлгүй найр цааш цааш шиг хөдлөж авч явж чаддаг. Мотор нь бүр улам харин ч бүр гიშгээд V8 570 гэж юу гэдгийг мэдрүүлээд өгье гэж байгаа юм шиг л аашилдаг. Хороодны хувьд бол 6 шаталт автомат хороодтой. Харин 2016 оноос фейслифт хийгдсэн хувилбар нь 8 шаталт хороодтой болж шинжлэгдсэн. 470-ийн чирэг дац нь 2.9 тонн байсан бол 570-х бүр 3.9 тонн буюу бүхэлд 1 тонноор нэмэгдсэн байдаг. Мөн хэд иддэг вэ гэж юу? Хот дотор алгуурхан дэвсгүй өөрөөр нь өнгөрөөж унах юм бол 125 литр. Хэрвээ V8-ийн характерыг мэдэрмээр санагдаад бүхс чинь байн захтнаад ах юм бол 35 литр хүртэлх бензинийг ямар ч асуудалгүй намайг хардаа гэж ягаал эзэндээ ууж үзүүлдэг. Гэтэ угаасаа идэхгүй гэдэг яах вэ? Угаасаа идэх эрхтэй. Бүхэлдэн 3 тонн жинтэй 5700 V8 хөдөлгөөртэй машин. 5 тухтай яв, 5 тухтай, найдвартай. Хөдөө гадаа явцдаг, том зайтай юу, тансаг. Хамгийн гол нь юм хийлгэж хэр ухуулах уу? Бараг л ухуулахгүй. Хөргөлтийн шигний помп шатсан тохиолдол бол ганц хоёр сонсогддог. Гэтэ тэр бол нэг сүртэй зүйл биш. Хамгийн гол нь 570 маань өөрөө кузов өргөжтэй амаржинтай. Түүнийг EHC гэж нэрлэдэг. Тэрэн дээр л хамгийн их асуудал үүсчих гэж жоохон халамж шаардах хэрэгтэй болдог. Нэгт энэ доор яг энэ кузовны чинь доор тонгоогоо дарах юм бол энэ хоёр шиг амаржийн тус бүр зориулсан цаатал нь бас байх гэсэн үг шүү. Амаржийн тус бүр зориулсан тийм азот агуулсан тийм бөмбөлгүүд байдаг. Тэр жоохон битүүрээд муудаад ажиллагаа нь муудчих юм бол шууд амаржийн ажиллагаа чинь шууд нөлөөлдөг. Машин чинь жоохон тогтворгүй болно, хатуу болно, тэнцвэргүй болоод эхэлдэг. Хоёрт яг энэ дууны харалтаа энэ Кирланы энэ таяг аваад үзэх юм бол цаана зориултын шингэн агуулсан бас нэг баг байгаа. Тэр шингэнээ мөн л адил шалгуулад шаардлагатайгаа солиулж өстой. 60 мянган км/т нэг удаа солиулж авах хэрэг зөвлөдөг. Энэ хоёрдоо анхаарч чадах юм бол таны амаржин ямар ч асуудалгүй ажил. Хамгийн гол нь 570-ийн тэр хүндрэлтэй амаржин 570-ыг зөөлөж 5 тогтохтой явуулж байгаа ганц гол зүйл бол тэр.
Өөр нэг анхаарал халамж шаардаад ах зүйл яг үндэ нэх байхгүй. Гомын гол нь унжаага эзэн 50000 км зүтгэндээ тосоо солих хэрэгтэй. Бол гол нь бүтэн синтетик тос хэрэглэх хэрэгтэй. Тосоо солих үедээ агаар шүүгчээ заавал солих хэрэгтэй. Муудсан агаар шүүгчтэй зүтгүүлэх юм бол агаарын хоолой, агаарын систем бөглөрдөг. Ингэснээр хааз болон бензин болон агаарын харьцаа алдагддаг. Цаашлаад коллектор бохирдно. Хөдөлгүүрчин буруу ажиллана, доголдно гэдэг бүх зүйлсийн ихэлэл болдог учраас агаар шүүгчээ марталгүй анхаарч сольж явах хэрэгтэй. Өөр нэг юм хийгээд их юм байхгүй. 2 жилдээ нэг удаа хороотны тосоо сольчих. Тэгэл болоо. Салон дотроо Марк Левинсны 19 ширхэг спикертэй учраас дууралт бол маш галзуу байдаг. Мөн битүүнж, дулаалга энэ төр дээр бол яриад их юм байхгүй. Маш чанартай бат бөх хийцтэй. Мөн салонд ашигласан материалууд бол бүгд дээд зэрэглэх чанарыг бол тултал нь мэдрүүлдэг. Ерөөсөө дуу орохоор хэдэн сар жил шорон замаар точигнуулсан ямар ч салон хийж дуу орох гэсэн ойлголт бол тав далдар байдаг. Land 200-ийн VXR V8-ийн салонд 5 далгатай төгөж ирнэ. Бусд нь бол бараадахгүй. Жин ингээ хартаа. Одоо ингээд яг хүрээд, бариад, мэдрээд үзэнгүүд ингээ тогч мөгшөөд үзэнгүүд ямар ч тийм хуунцар пластик юм бол ерөөсөө юм шиг байдаг. Харин он залуу 300 болон 600 дээр жоохон өөр болчихсон. Би 300-ын хаалгыг онгоолгоод хүрээд тогшоод үзэхэд амар хуунцар мэдрэгдчихсэн байхгүй. Шууд ингээд нэг тийм сэтгэл санааг бол жоохон үүмэл байчт юм лээ. Гэтэл 50 болон 202 бол яалтчгүй яг тийм бат бүх хийцтэй. Биш салон руу хүрэхэд ороо суухад л ерөөс ингээд тэр бат бүх хийцэнд ханхалж идэг. Энэ байдал, энэ шин чанар сүүлийн үеийн машинууд төр жоохон алдагдаад байгаа. Жоохон харамсалтай юм болоод байгаа юм. 570 маань өөрөө араамтай хийцэлтэй учраас энэ шал нь нэлийн дээшээ байрлсан байна. Тэгэхээр хойно сууж байгаа зорчигт ингээ суугаад явж явах үед энэ гуй маань ерөөсөө сандаландаа хүрдэггүй. Яг ойрын зэд бол нэг мэдэгдэхгүй зэрэг. Гэтэ холын замд удаан яваад ирэхээр энэ хөл жоохон чилээ жоохон тав үрхэд ирдэг. Гэтэ яг хойдлын зорчигт маань мэдээж нэлээд опшн сайтаа суудаг. Бүтэн энэ суудлах халаах хөрөх товчлууртай наашаага пар маань бол асуудалгүй үлээдэг. Парны бүх тохируулгууд, температурын тохируулга, суудлын тохируулгууд бүгд гар доор ойрхон байрлсан байна. Энэ 570 эзэн энэ машиныг яг 10 жил тасралтгүй Монголд яг ганц гараар унж байгаа. Тэгээ 10 жил унах хоорондоо бол мэдээж өдөр болгон ундаг. Жилдээ 2 удаа цагаан сараар нэг хөдөө явдаг, наадмаар нэг хөдөө явдаг. Тэгээ энэ хугацаанд энэ машин яг юу хийлгэсэн бэ гэж би асуусан. Тэгсэн чинь за цаг тухай бүрд нь бол мэдээж тосмааслаа сольдог байсан. 3-4 удаа бол дуу солиулсан. 1 удаа аржаатар солиулсан. 1 удаа нөгөө миний яриадсан хойд дугууны харалтай байдаг нөгөө амортизаторын шингөө ордог банкныхаа нэг шингэнийг бол 1 удаа солиулсан. Тэгээ өөр юу хийлгэсэн бэ гэсэн чинь бензин л хийсэн гэж. Ер нь том жипний ард суугаал машин барь явж хат бусад машинууд жижигхэн харагдаал шахаж ороод ир бираа үзүүлж байр санагддгийг бол мэднэ. Гэхдээ яг тийм том машин унчаад тийм үйлдэл гаргаад байхаар маш муухай тийм юм үзээгүй юм шиг харагддаг. Ялангуяа том машин унсан бол замын хөдөлгөөнд соёлтой оролцоо, дохоогоо өгж авалцаад гоё явах юм бол гаднаас харахад ч гэсэн бусад юмнууд харахад ч гэсэн их урамтай байдаг. Хэрэв урдуур нь шахаад орсон бол аваараа нэг 2-3 хүн удаа анивчулчих хэрэгтэй. Тэгсэн байхад л бүх стресс тайлагдаад ямар ч тийм уургүй, уцааргүй, эерэг сэтгэл бол төрүүлдэг. Одоо эднэрийг бол өмнөхөөсөө илүү хайрлаж гамнаж унахгүй бол болохгүй тийм үе ирж байгаа. Яагаад гэх юм бол Toyota Lexus 2 албан ёсоор V8-ын үйлдвэрлэлийг бол зогсоосон. Шинээр гарч ирж байгаа 3500 хос турботой хөдөлгөөрөө 300 дээрч тавьж байгаа. Lexus нь LX 600 дээрч тавьдсан байна. Мэдээж яг байгаль орчин дээлтэй нүүрс төрөгчийн хий баг ялгаруулна гэсэн стандартны үүднээс байгаль орчноо хайрлах гэдэг үүднээс л ийм алхам хийж байгааг нь бол ойлгож байна. Гэхдээ хамгийн гол нь V8 өөрөө энэ том жипүүдэд маш гоё зохицдог байхгүй. Тэр гоё унж байгаа одоо эзэндээ өгөх мэдрэмж, тэр характер талаасаа тэр V8-ийн чимээ, хүч тэр мэдрэгдэж байгаа нь бол 3500 V6-аас шал өөр байдаг. Twin turbo тавьсан байсан ч гэсэн тэр цаагаараа яг үндэ бол жижиг тэргэнд л гоё зохицох мотор. Том SUV-нууд V8-тайгаар бол мөнхөрөх ёстой. Гэхдээ яалтчгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаас хойш тэгэхээр одоо он залуу 200 болон он залуу 570-ууд V8-тай 200 болон V8-тай 570-ууд үнд орно. Үнэ нэлээд сайн барьж явах нь тодорхой цааш. Ер нь машины мотор жижигхэн болох тусмаа нөгөө кузовныхоо жинг ямар нэг байдлаар хөнгөлөх ёстой болдог учраас сүүлийн 300 болон 600-ууд ялангуяа 300 дээр нөгөө хамаг юм хөнгөлсөн жоох илт мэддээд гэлээ. Тэгэхээр эднэр дээр болохоор яадаг вэ гэхээр угаасаа мотор нь том. Угаасаа мотор нь бяртай хүчтэй
том мотортой учраас ерөөсө жиндээ санаа зовдгоо хамаг хүнд материал, чанартай материалаа хийгээд шигтгээд өгсөн байдаг. Тийм ч учраас явдал нь илүү гоё зүйл юм тийм түшигтэй танкш барьж байгаа юм шиг мэдрэмж болтгүй байдаг. Харин тэр мэдрэмжийг би одоохондоо бол 300-аас арай мэдрээгүй л байна. 600 ч гэсэн яг тийм болцсон байх уу ихээс жоохон айж байгаа. Яг бол мотор нь 300-тай адилхан болцсон шүү дээ. Тэгэхээр яг үндэ жоохон айцтай л. Тэгээ яг эцэст нь дүгнэлт хэлэхэд бол 570 202 явах дэнгээрээ төстөө чанараараа ойролцооч гэсэн. Гэтэ явах дэнгээрээ төстөө нь бол зөвхөн VXR V8 шүү. Бусд нь бол арай тэгж бас 570-тай ойрхон ярьлууд болохгүй. За хэдий ойролцооч гэсэн яалтчгүй моторын зөрүүтэй учраас одоо Монголд орж ирж байгаа Toyota Mokata-гийн 200-ууд бол дандаа л 4600 V8 болон 4000 V6-аас хоёр сонголттой орж ирдэг байсан шүү дээ. 5 бол угаасаа байнгын 5700 V8 он залуунд бүр урагшаа 8 шаталт хорогтой. Харин 200 болохоор урагшаа 8 гэж байхгүй дандаа урагшаа 6 л гэж байдаг гэсэн. Зөвхөн Америкт гаргадаг 200 бол 5700 V8 урагшаа 8 хорогтой 570-ийн мотор хорогтой гардаг юм бэл. Тэгэхээр Монголд байгаа 200-ууд бол 570-тай зүүрлүүлэхэд яалтчгүй дөхөхгүй хэцүү гэсэн. Мотор хороо бүр болоод ирэхээр гүйцэтгэл талаасаа ч өөр болно. Өгж байгаа мэдрэмж жолоочтой тэр мэдрүүлж байгаа мэдрэмж талаасаа ч гэсэн шал өөр болчихж байгаа учраас яалтчгүй 570 бол энэ талаараа илүүрхдэг Монголд бол. Тийм ч учраас 570 яалтчгүй 200-аас хамаагүй үнэтэй байдаг нь ийм учиртай. За өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Мөн сар шиндээ сайхан шинэлээрээ аян замдаа болгоомжтой соёлтой оролцоод сайхан яваад сайхан шинэлээд ирцгээгээрэй. Мөн дараагийн дугаараар ямар машин үзхийг хүсэж байгаа тэрийг комент хэсэгт бас үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.